За хулан урвсан тодорхой болоод тэн дээр бол одоо манай найзын хэлснээр бол таныг одоо хятадын тэр төлөөлөгч одоо мөнгө өгж байгаа тэр дуу нь бичигдсэн, хоолой бичигдсэн байсан. Тэн дээр иймэрхүү хүмүүсээ одоо манай хятадын ардын чөлөөлөх айрам ч юм уу те манай коммунист нам хятадын одоо тусгай холбоо та нарыг хамгаалах болно. Үргэлж хамгаална. Та бол айх хэрэггүй гэж хэлж ярьж байгаа нь бичигдсэн гэж үздэг. За ингээд хулан маань орсон. Би 18 жилийн ял гэж эрүүгийн хуулийн тусгай анги онц ноцтой юм тэр хуучнаар бол шууд цааз шууд буудан ялдаг юм тэр. Ингээ 18 жилийн ял авах уу гэсэн чинь 18 жилийн ял авах уу гэсэн чинь 50% хөнгөлөлттэй ял авсан. 9 жилийн ял авсан. За энэ бол хятадууд одоо монголчуудад нөлөөлж эхэлсэн гэсэн. Хятадууд Монголын шүүх одоо цагдаа тагнуул бүх юмд нөлөөлсөн. Манмит бол өстой үг дуугүй хэрвээ тэгж урвсан бол 18 жил 20 жилийн ялаа аваа юу. За хулангийн ард хятадууд байсан учраас ерөнхийлөгчд нөлөөлсөн. Ингээд 9 жилийн ял авсан. За 9 жилийн ял аавна гэдэг бол ойролцоогоор нэг ажлын хоног манагтайгаа 3 жил гарan суугаад суллагдах 4 жил суугаад суллагдах ял магадлангаар орол. За ингээд 50% ял. Нөгөө 18 жил доотлол нь 18 жил ял авах байсан юм маань 50% буюу 9 жилийн ял авцаа. Тийм. Одоо нэг эвгүй юм босч ирж байгаа. Эвгүй асуудал босч ирж байгаа. Энэ тамхи биш шүү. Эвгүй юм босч ирж байгаа. Юу юм гэхээр одоо хулан буруугүй мэд. Инхийн цагаан тагтаа мэд. Тэ ярьж эхэлж байна. Одоо гоцож эхэлж байна. Би өглөө тэр постыг хараад дургүй хүрсэн. Ер нь нэг дахиад ярьчих юм байна. Энэ нь одоо юу гэд шууд цаазлуулаад буудуулаад өгцөн байх ёстой биз дээ одоо нэг хөө битүү буулга болчихсон. Буулган малгай, буулган нөмрөг одоо тэр чинь $3 сая авсан хүн чинь юу гэсэн үг юм бэ? $3 сая гэдэг чинь баг 10 тэрбум төгрөгтэй хүн биш байх юм шүү дээ. Одоо мөнгөөрөө тансгаж эхэлж шүү дээ. Битүү алт буулга болчихсон. За зохиолчдын тухай би дараа нь зохиолчдод угаасаа долоогч нар. Хэрвээ би тэр хуралд байсан бол зайлм урагч минь писта. Энэ эх орноосоо урагчдын хурал юм уу писта? Чи ер нь хавь явуулсан чигэнд хацаа хийж явна, зайлж писта юм чигээд би хөөгдөх байсан. Гарын явъя писта, өгсний их хурал писта. Энэ нэг тамга тэмдэгэ будаацалцсан хэдий яруу наригчдын хэрүүл байна писта. Эх орноосоо урагчдын чуулган л байна писта гэж би хаяа явах байла. Надад тийм бардам цөс байдаг. Ингээд одоо нэг эвгүй байдал үүсэж байгаа нь хулан одоо инхийн цагаан тагтаа мэт одоо ярьж эхэлж байна. Хурал сонирн биш. Хулан сонирн байна гэж хутсан байсан биз дээ. Тэрэнд нь би жоохон дургуурсан. Хулан чив чимээгүй байсан бол би чив чимээгүй л байх байлаа. Одоо хулан одоо зүгээр болчингууд хулан зүгээр болчингууд энэ Монголын цагдаа буруутчихж байгаа. Монголын цагдааг тэр чигээр худлаа болж эхэлж байна. Хулан шалгаж ирсэн. Монголын тагнуул худлаа болж эхэлж байна. Монголын тагнуул одоо худлаа болж эхэллээ. Хулантай холбогдоод цагдаа нь худлаа болчлоо. Тагнуул нь худлаа болчлоо. За дээр нь анхан шатны шүүхийн шийдвэр худлаа болчлоо. Дунд шатны шүүхийн шийдвэр худлаа болчлоо. Дээд шатны шүүх гэдэг Монгол улсын 3 шатны шүүхийн шийдвэр шал худлаа гэж байна. Одоо хулангийн яриагаар цагдаа худлаа, тагнуул худлаа 3 шатны шүүх худлаа гэж. Юу гэсэн үг вэ? Юу гэсэн үг вэ? Тэгвэл яагаад ар гэрийнхэн таг чимээгүйсэн? Хулан шоронгоос гарч иртэл ар гэрээс нь бүгд яагаад чив чимээг болсон? Хулан буруугүй байсан бол өмгөөлөгч нь яагаад чив чимээгүй байсан? Ямар ч гин буруугүй хүнийг 10 жилийн 9 жилийн ял өгөө шоронд хийж болд юм уу цагдаа нараа? 9 жил гэдэг бол амар хугацаа шүү дээ. Хулан суусан бол 60 гарцсан далд өгч байгаа чавганц гарч ирэх байсан шүү дээ. Үнэн шударга байсан бол ингээ Монголын цагдаа, Монголын тагнуул, Монголын 3 шатны шүүх худлаа хэлээ тэр хүнд ял өгч юм уу? Яагаад аав ээж нь өндөр настай аав ээж нь таг чимээг болж вэ? Яагаад ар гэр нь үр хүүхдүүд нь чив чимээг болов? Яагаад өмгөөлөгч нь чив чимээг болов?
Хэрвээ би ингээд зүв зүгээр үеж итэл надад 10 жилийн ял өгчүүд эн чинь бүр амар юм болно. Би бүгдийг нь хэлнэ. Гэтэл яагаад бүгд чимээгүй вэ? Худлаа юм бол. За холонг яагаад ерөнхийлөгч суллалсан бэ? Мэдээж ардны хятадууд байна. Хятадууд асар хүчтэй нөлөөлсөн. Холонг сулал гэж байгаа суллалсан. Тэрнээс биш ерөнхийлөгч ухнагийн хөрөлсөх цоодлогоог өрөвдөд, ээжийн өрөвдөд, холонг өрөвдөд суллаагүй маа. Энэ хятадуудын нөлөө. Монгол улсад хөгжил буурай. Монгол улсын ерөнхийлөгч байх бол маш хэцүү. Путин дарамтлал үгэнд нь орно. Си Жинпин дарамтлал үгэнд нь орохоос өөр ямар ч чадваргүй. Монгол улс эдийн засгийн хувьд үнэхээр муу байна. Хүн ам зөөтэй байна. Хөгжил нь айгүй буурай байна. Хуваа хичээсэн нэгээ барьж идсэн, намайг урвагч, намайг хятад гэж дайрсан ард түмэнтэй байна. Батлан хамгаалах нь яаж юм? Зүгээр найзгаа аваачаал сайдэр томилчдөг. Найздаа генерал өгөөл томилчдөг. Нөө найз нь батлан хамгаалахын сайд болол очиждөг. Монголын ардын айрам тулалдах чадвар ямар байгаа вэ? Сайхан амарсан. Ийм л хэцүү байдалд орсон бид нар. Тэгэхээр ерөнхийлөгч хөрөлсөх шазуур зугаач нэмэргүй одоо үгэнд нь орхоос өөр харахгүй. Тэгэхээр энүүгээрээ би юу ярьж байгаа юм бэ гэхээр холонгийн мууг үзгэж биш ээ. Үеийн үе урагч нар байсан. Одоо тэр сэтгүүлч мөнх хоёр 10 жилийн ялтай шорондоо байгаа. Би хэлсэн. Хулан урагчийг өнрөөч гэсэн хятадуудтай, заргийн өнрөөч гэсэн хятадуудтай хамтарч ажилласан. Та нар мэдж байгаа. Цогц садгалахад дүрхдэг бодис дүрхсэн махыг зүв зүгээр байна гэдээ уйлаа шүлээн уугаал зогсож байсан. Ужаанараа өмөрөөл өнрөөч гэсэн хятадуудаас болж ялж авсан урагч. Яагаад суллагч вэ? Хулан урагч яагаад суллагдав? Гэтэл мөнх хоёр яагаад суллагдахгүй байгаа вэ? Сэтгүүлч мөнх хоёр яагаад суллагдахгүй байгаа? 10 жилийн ял авчаад. Та нар урагч нараас суллаж байгаа бол мөнх хоёрыг ч гэсэн суллаач гэж би хэлсэн шүү дээ.